За тэгээ би энэ зархын замын асуудлаас нэлээд олон удаа мэдээлэл өгсөн дөө. Тийм учраас тэр мэдээлүүд миний пэйж дээр ч байж байгаа, өгсөн ярилцлагууд ч байж байгаа. Тэгээд юмны учир олдох байлгүй дээ. Үнэн мөн тайлбарлах байлгүй дээ. Тий. Зарим өрөө тасалгаанд нийслэг хийсэн гэсэн тухайлбал одоо таны өрөөнд ч юм уу тийм. Үзэн л үздэг хэрэгтэй бол би бүх материал гаргаж өгөх билээ шүү дээ. Тий. Ер нь шалгах зүйтэй гэж бодож байна таны хувьд. Шалгаж тогтоох ёстой. Ер нь буруутныг олохдоо шалгаж тогтоох ёстой. Тийм учраас би өмнө ч тэр хэлдэг байсан. Сайн шалгах ёстой. Таны сайт дээр ажиллаж байхад хамтарч ажиллаж албан тушаалгуудыг ус шалгаж байгаа. Таны мэдээлэл өгсөн. Нэрийг. Тий, нэрийг баг. Би зүгээр та нартай адилхан хэвлэлийн мэдээтэй л байна. Тий, одоо зам тээврийн яамн дээрээс бас тодорхой материалууд гаргуулж авсан юм байна лээ. Тэгээд тийм учраас тэр мэдээлэлтэй л байна. Ажилтны зэндэр цонхоо шалгаруулалт ер нь хэр байсан хэдэн компани оролцсон байдгийг яагаад тэр хоёр компанийг шалгаруулсан гэдэг юм бол. За энэ чинь 2018 оны 9 сарын ажил шүү дээ. 9 сард бол гэрийн хийгдсэн. Тэр үед бол зам тээврийн сайд байгаагүй. За 2019 оны 7 сард тендерийн шалгаруулалт явсан. Тендерийн одоо комиссийг томилох ажил бол манай тухайн төрийн нарийн бичгийн дарга одоо төрийн бичгийн дарга байж байгаа. Тэр хүн хийсэн. Тэгээд Азийн хөгжлийн банкны олон улсад төсөл хөтөлбөр шалгаруулдаг журам гэж байна. Тэр журмынхаа дагуу шалгаруулсан. Тэгээд тэрнийхэн дагуу одоо хятадын компаниуд орсон. Босго өндөр учраас Монголын компаниуд орох юм ч болцсон байхгүй. Тийм юмнууд байна. Тэгээ яг одоо тэн дээр асуудал гарсан гэж үзвэл тухайн тендерт оролцсон хүмүүс болоод компаниуд тэгээд дахин шалгах байлгүй дээ. Хуулийн байгууллага шалгах тогтоох байлгүй дээ л гэж бодож байна.